байцгаана үзэгчдээ нар хурд тэгшэрсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чирэг бүгчүүд маань хүчтэй эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан цэц магна харваачт нь мэрэгэн байж хотол түмнэрээ сайхан наадцгааж байна уу. Тулгар дүр байгуулагдсны 2224 жил Их Монгол улс байгуулагдсны 809 жилийн өн баяр наадам зориулан Их орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэж байгаа Малчны хотод уралдаан цэнгэнд баярын нэвтрүүлэг маань ийхүү эхлэж байна. За тэгэхээр Улаанбаатар хотод яг одоо өглөөний 6 цаг болж байна. За бид энэ удаагийнхаа нэвтрүүлэгт Их орныхон төлөө ам биеэ үл хайрлан зүтгэдэг. За аврагч гал сүнөөгчдийг оруулахаар Төв аймгийн аврах гал унтраах 24 дугаар ангийг зорин ийхүү хүлгийн жолоогоос залсан байна. За ингээ үзэгч та хүн бас Малчны хотод нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. За аврагч гал сүнөөгчд маань Малчны хотод очиж хэрхэн одоо хоорондоо өрсөлдөн тэмцэхийг хамтдаа хүлээн авч үзээрэй. Ингээ үзэгчтэй нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Телевизийн уран бүтээлчид Төв аймгийн онцгой байдлын газар дээр ирсэн байна. За энэ удаагийн баярын дугаар болох Малчны хотод нэвтрүүлэгтээ аврагч гал сүнөөгчдийг бид одоо нэвтрүүлэгтээ оруулахыг зорьсон байгаа. За ингээд дараагт нь хамтдаа орж нэвтрүүлэгт одоо албан хаагчдаас оруулаач гэсэн саналыг хамтдаа тавьцгаая. За сайн байна уу та? Сайн байцгаана уу? За сайхан наадаж байна уу? Сайхан наадцгааж байна уу? За Их орон Монголын үндэсний телевизээс бид явж байгаа. За. За ямар зорилготой явж байгаа гэхээр Их орон Монголын үндэсний телевизээс баяр наадам зориулсан бэлтгэн өрөөдөг Малчны хотод гээд уралдаан цэнгээд нэвтрүүлэг байдаг юм аа. За энэхүү нэвтрүүлэгтээ бид энэ удаагийнхаа баярын нэвтрүүлэгт Их орныхон төлөө ам бие үл хайрлан тэмцдэг аврагч гал сүнөөгчдийг оруулахаар бид зориод Улаанбаатар хотоос танаа одоо онцгой байдлын газрыг зориод хүрээд ирлээ. За баярлалаа. Бүр тэр тусмаа манай Төв аймгийн манай газрыг зориод. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр би бас тань дээр яагаад ороод ирвэ гэхээр бас манай нэвтрүүлэгтээс ингээ гал сүнөөгчдөөс оролцуулаач. За дөрөв шижигсэн сайхан гал сүнөөгчд, аврагч гал сүнөөгчд оролцуулаач гэсэн бас саналыг тавих гад бид ингээд хүрээд ирлээ. Гинтэл хүрээд ирлээ харин хийхгүй. За болно. Ер нь бол манайх чинь нөгөө баяр наадам өнөөдөр баяр наадам өдөр. Гэхдээ биднес чинь нөгөө ард түмнийхээ амгалан тайван сайхан наадуулахын тулд бид тоос мөрний хамгаалалт тэгэл наан цаана одоо бүх юм дээр бүх бүрэлдэхүүн цуглуулсан байж байгаа. Тэгээ би зохицуулаад ямар ч сан дөрөв аврагчаа тэр ажлаас нь чөлөөлүүлээд та бүхний энэ үйлчлэгэнд оролцуулъя. Надад татгалзах зүйл алга байна. За баярлалаа. Ямар гоё юм бэ. Тэгэхээр бас одоо яг өглөөний 8 цаг болж штэ яг ажил цуглаад гадаа яг гал сүнөөгчөөс ээлжи хүлээлцэж ах шиг юм тийм ээ. Ээлжи хүлээлцэж байгаа. Дээр нь бас өнөөдөр бүгдээрээ манай албаагч нь бүгд өндөржүүлсэн бэлэн байдалд. Бүх албаагч байж байгаа. Тус тусынхаа өөрийг биелүүлэх гээд тэгээд одоо энэ манай морины хамгаалтан дээр одоо стадион дээр одоо бүх тал бүрд одоо нөгөө өөрсдөө бүр ажил хийгээд байж байгаа. За тэгвэл хэдүүл хамтдаа гарцгаа тийм ээ. Баяр наадмаар яг гал сүнөөгчд чинь бас яг өндөржүүлсэн бэлэн байдалтай амралт төлөө цаггүй л ажилладаг шүү дээ. Баггүй ерөөсөө биднүүст бол үндсэндээ одоо амралт одоо яг одоо албан ёсоор ээлжийн амралтаас бус цагт бол байнга л бэлэн байж хэвчээ. Одоо биднүүсийн тухайд нэгээс хоёр утас салгахгүй ерөөсөө байнга ажиллах хэрэгтэй. Ерөөсөө бэлэн тийм. За мэдээ. Пункт зэрэгц дундаа. Эрхэм орондод онцгой байдлын газрын бие бүрддэхүүн бэлэн зөвсөн. Илтгэсэн онцгой байдлын уушууч бямд орж. Эрхэм нөхдийн амрыг ирээ. Болно. За өнөөдөр наадмын сайхан өглөө манай Монгол улсын Их орон телевизийн уран бүтээлчд маань Малчны хотод гэдэг нэвтрүүлгийг хийж байгаа юм байна. Тэгээ манай алба багштаас энэ нэвтрүүлэгтээ дөрвөн аврагч гал сүнөөгчийг оролцуулаач гэж хүссэн юм аа. Тэгээ хэдийгээр биднээс өнөөдөр бүгдээрээ өөрсдийнхөө ажилтай хамгаалтанд гаргаж байгаа боловч бид бас зохицуулж дөрвөн алба багч одоо Их орон телевизийн уран бүтээлчдэд одоо тэр уралдаан цэнгийн нэвтрүүлэгт нь орохыг бол зөвшөөрж байгаа. Тэгээ энэ маань одоо ингээд одоо Малчны хотод одоо Малчны хотгонд явагдах одоо тэмцээн юм уралдаан юм байна. Тэгээ ингээ би энэ
бодож байгаа нэг 4 албан агчийг оруулъя гэж бодлоо. Миний нэр дуудсан албан агч цагсаадаас гарна шүү. Ахлагч Бадам самбуу. Ахлагч Атнас. Сэрэн жамба. Тэрэс төмрүй. За та бүхэн энэ хорон телевизийн уран бүтээлчдээс зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнд амжилттай оролцоорой. Гүйцэтгэе. За тэгэхээр бид Төв аймгийн онцгой байдлын газар дээр ирсэн байгаа. За үзэгч та бүхнийгээ бас Төв аймгийн онцгой байдлын газрын дарга Хурандаа Төмөр-Батартай уулзуулж байна. За тэгэхээр бас ингээд Төв аймгийн онцгой байдлын газар дээр ирсэн чинь ингээ үүднээс угтахаар их сайхан угтлаа. Их ажилсаг хамт олон юм шиг бас санагдаж байна. Бас ямар амжилт ололт бүтээлээр дүүрэн бас ажиллаж байна. Бас үзэгчтэй өнөөдөр бас наадмын баяр наадмын өдөр шүү дээ, тийм ээ. Амжилт ололтоос үзэгчтэй танилцуулъя гэж бодлоо. За баярлалаа. За үнэхээр бас Төв аймгийн онцгой байдлын газар бас Төв аймаг гэдэг бол бас тийм ээ нийслэлийг тойрсон газар нутагтай гэдгээр нэлээд онцлогтой. За тэгээд тэр утгаараа бас манай онцгой байдлын одоо газрын одоо ажлын ачаал бас нэлээд өндөр. Одоо Төв аймгийг Улаанбаатараас гарсан 408 гэсэн бүх зам аргуу дээр бүх ачаалал тэгээ одоо тэнд өвдөг хүмүүсийн хөдөлгөөн одоо нэгнүүхээр манай аймаг нэлээд ачаалтай аймаг. Тэгээ өргөн газрын том газрын ачаалтай аймаг. Манай залуучууд маань тий одоо манай онцгой байдал залуучдын байгууллага. Манай залуучдын байгууллагаас эднэс манаас хажуугаар нь өөрсдийгөө хөгжүүлэх за мөн одоо онцгой байдлын албаны албаагчдын энэ урт дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд өөрсдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх тэр асуудал дээр өөрсдөө анхаарах зүсгээс улмаасан. Бид өөрсдөө жил болгон тэр урт дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд нэг том зорилт төвшүүлж ажилладаг хамт олон байна. Жишээ нь одоо 13 онд биднес залуучдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор одоо бас зохиох хууль дүрм зурмын дагуу 25 айлын зуны цустай болсон жишээтэй. За 14 онд мөн бас манай залуучд өөрсдөө хөрөнгө мөнгөө хоршиж нийлүүлээд одоо 12 айлын орон сууц барьсан. Тэр аврах хөтөд гэдэг. Одоо бид яг үнэхээр одоо бас улсууд зарим улсууд итгэдэг. За бас метр квадрат 300 мянга орчимд бол одоо сайхан тоглог суудсанд одоо орцсон манаас асууж байна. За тэрний хажуугаар энэ юу н биднээс амьдралынхаа ихэнх баг үдэлчинд миний зүгээр тооцоосноор баг 70% нь бид ажил дээр өнгөрөөдөг болсон. Тэр утгаараа бид энэ байгууллага ерөөсөө өөрсдийн гэршгэ болох хэрэгтэй тийм ээ. Хоёрдугаар гэршгэ тэр 5 дахьтаа тийм амьдралынхаа одоо юу гэдгийг тэр 25 жил ажиллагаа тэрний 70% энд энэ чинь нилээдгүй хугацааг энд байх учраас тийм хүн ганцхан амьдралын зин тэр аятайхан байх хэрэгтэй гэдэг бид бас байгууллагаснаа зохицуулах тал дээр бол нэлээд анхаарсан. Маш сайхан шижигнсэн хамт олон дээр ирж за баярын нэвтрүүлгээс үзэгч хүмүүндээ хүргэж байгаадаа маш их баяртай байна. За тэгэхээр бас өнөөдөр бас баяр наадам болж байгаа юм чинь нийт одоо Төв аймгийн ард иргэдтэй за нэвтрүүлгийг үзэн сагаа өнцөг боломжтой байгаа монголчуудаас баяр наадмын мэдчилгээг хүргэхгүй юу? За тэгэхээр за ингээд өнөөдөр энэ сайхан нар өдөр Монгол наадам мөн эхэлсэн сайхан байна. Ингээд нийт монголчуудаа элгээрээ инх амгалан төрлөөрөө төвшөө амгалан сайхан наадаараа гэж хүсэн өрөөё. За тэгэхээр манай нэвтрүүлгийн оролцогчид за тодорсон байгаа үзэгч та бүхэн бас түрүү харсан байх. Тэр үзэгчтэй яг одоо нэвтрүүлгийн оролцогчдыг танилцуулах гэж байна. За Төв аймгийн аврах гал унтраах 24 дугаар ангийн аврагч гал сөнөөгчд байгаа шүү дээ, тийм ээ. За ингээд өөрсдийгөө танилцуул явчих. За хэн блэ? Намайг Төмөр-Батар хөхтэй Төмөр гэдэг. Онцгой байдлын газрын аврах гал унтраах 24 дугаар ангид аврагч гал сөнөөгч гэдэг дэд алхацлалтай. За За намайг Баттавшингийн Алтан сүх гэдэг аврах гал унтраах 24 дугаар ангид аврагч гал сөнөөгч ахлагцалтай. За антлаас. За намайг Даваасрынгийн Бадам самбуу гэдэг. Онцгой байдлын газрын аврах гал унтраах 24 дугаар ангийн аврагч жолооч мэргэжилтэй. За Намайг Сүхбаатарын Цэрэн жамбаа гэдэг. Онцгой байдлын гал унтраах 24 дугаар ангийн аврагч жолооч дэд алхацлалтай. За тэгэхээр ер нь манай нэвтрүүлэг ямар зорилготой вэ гэхээр зорилгоо бас оролцогчтой танилцуулъя, үзэгчтэй танилцуулъя. За ер нь бол Малчны хотонд
За та бүхнийг бас 4-5 төрлийн сонирхолтой маш сонирхолтой даалгаврууд хүлээж байгаа. За тэгэхээр бас Монгол хүн болгон Монгол ахуйгаас мэдэх ёстой байдаг шүү дээ, тийм ээ. За тэр үднээс бас Монгол ахуйд очоод за малчин айлын өглөөнөөс ахгуулаад өдшийн бүрийн хүртэл хийдэг ажлуудыг бас хоорондоо өрсөлдөж, уралдаж за ингэж гүйцэтгэх байгаа. За тэгэхээр маш сонирхолтой даалгаврууд хүлээж байгаа. За тэгэхээр та хэд бас Төв аймгийн угуул иргэдүү, ер нь аль аймгийн хүмүүс вэ? Малтай ер нь хэр ойрхон өссөн бэ? За Төв аймгийн угуул төв дээр өссөн. Гэхдээ яг Монгол хүн болохоор багасаа бас малын наагур цаагур бас малыг зохицохоос нь байсан. За таны хувьд малтай ер нь хэр ойр өссөн? Монгол ахыг ер нь хэр сайн мэдэх вэ? За Монгол хүн вэ бас мэднэ. Тий тодорхой хэмжээний мэднэ тий. Төв аймгийн угуул. Төв аймгийн угуул. За таны хувьд Төв аймгийн угуул Монгол хүмүүс бас тэгэл зацхаас нь мэднэ. ямар даалгаврууд хүлээж байгаа гэж бодож чинь зацхаас нь ер нь гадралж байна уу? За ер нь тэгэл малчны хотод тэгээд малчны өглөө усол оролтол хийдэг ажил гэхээр ерөнхий бол гадралж байна л да. Одоо өглөө тий. Яг малчин айлд очоод за би тэрийг хамгийн сайн хийндэ гэсэн одоо яг тийм юм байна уу? За тэгэл ер нь бол хийчихнэ л гэж бодож байна. Тий. За тэгэхээр та хэдээс бас хин хамгийн одоо за тэмцээнд одоо тэрэн төрөөлөх байхаа гэсэн нэг таамаглал байна. Хамгийн хүчтэй өрсөлдөгч хин гэж бодож байна. Бүгдээрээ л хэлгүй. Бүгдээрээ л адилхан бүгдээрээ л хүч чадалтай хаа. За тэгэхээр нэвтрүүлгийн үзэн сагаа үзэгчид за урагч гал сөнөөгчд заас Монгол одоо хот айлд очоод за Монгол ахыг бас хэрхэн хийхийг бас хамтдаа хүлээн авч үзээрэй гэж хэлмээр байна. За ингээ бүгдээрээ хот айл руу хамтдаа явцгаах уу? За явцгаая. Эрсдэс уур амьсгалтай Монгол оронд минь хаврын цаг улирч дэлгэр зун айлчлан иржээ. Ажил амьдрал үргэлжилсээр хүмүүний ажил өрнөсөр. Ийхүү баяр наадам зориулан Эх орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэж байгаа малчны хотод нэвтрүүлэг үзэгч танд малчин айлын эгэл амьдрал болоод өдөр өдрийн нарыг өөрсдийн хөдөлмөрийн үр шимээр хүртэж яваа малчин ард түмнийхээ нэг өдрийн ажил байдалтай танилцуулах гэж байгаа билээ. Ингээд бид нийслэл хотоос хөдөлж оролцогчдын хамтаар зорьсон газар ийхүү ирлээ. За тэгэхээр үзэгчдээ малчны хотод нэвтрүүлэг маань за яг гол үндсэн даалгавруудаа үзэгч та бүхэндээ одоо үзүүлэх гэж байна. За бид нар бас нэвтрүүлгийнхаа оролцогчдыг за ажил албаас нь одоо даргын зөвшөөрлөөр бас өөргөөс нь чөлөөлөө. За бид нар яг одоо Төв аймгийн Сэргэлэн суманд ирсэн байна. За тэгэхээр Сэргэлэн сум дээр бид одоо яг малчны хот айлд ирсэн байгаа. За энэ ч бас үзэгч та бүхэн бас өнөөдрийн нэвтрүүлгийг бас хүлээн авч үзээрэй гэж хэлмээр нэг сонирхолтой даалгавруудыг бас манай нэвтрүүлгийн оролцогчид хийн. За одоо бид яг яах ч өнө гэхээр за энд ингээд шагаа тавьсан байгаа. За шагааг хаяад за морь буулгасан нэгт одоо тэмээ буулгасан 2 за хонь буулгасан 3 ямаа буулгасан 1 гээд яг нэвтрүүлгийнхаа одоо яг одоо даалгавар гүйцэтгэх одоо дараалал одоо шагаа хайж олох байгаа. За эндээс нь хаяад явчих. За ямаа. За 4-т. За дахиад ямаа хаяа. Мор болчихсон. За тэмээ 2-т. За эндээс. За хонь 3. За тэгэхээр морь буулгаагүй ч гэсэн ямар ч гэсэн одоо ингээд нэгт. За 1-р, 2-т, 3-т, 4-т за даалгаврыг гүйцэтгэх байна. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хамгийн ихний даалгавар бол за хонь хэргэх даалгавар байгаа. За энэхүү даалгаврыг бас манай нэвтрүүлгийн оролцогч бас хэрхэн гүйцэтгэх болоо. За ер нь бол хонь хэргэж ирсэн өмнө нь. Өмнө нь бас хүүхэд байхдаа хэргэж ирсэн тэгээд. Одоо ажилд орсноос хойш хэргаагүй. За энэ албанд ажиллаад ер нь яг хэдэн жил болж байгаа вэ? Энэ албанд ороод 5 жил болж байна. 5 жил болж байна тийм ээ. За таны хувьд урд нь хонь хэргэж яав уу? За би ч одоо 15 6 жилийн өмнө хэрэгжсэн юм байна да. Одоо ер нь эвд байгаа болоо юу гэж бодож байна? Байгаа бол гэж бодож шүү дээ. За таны хувьд? Би ч одоо хүүхэд байхдаа нэг хэргэж үзчихсэн да. За таны хувьд бас хонь хэргэж яав уу? Мөн адил хүүхэд байхдаа л хэрэгжсэн да. За тэгэхээр бас бүгдээрээ л адилхан яг хүүхэд байхдаа хэргэж ирсэн эсвэл нэлээ олон жилийн өмнө хэргэж ирсэн бахана шүү дээ тийм ээ. За ингээ ямар ч гэсэн бүгдээрээ хамгийн ихний даалгавраа гүйцэтгэе. За яг дараалал ясаар. За энэ дээр бол дараалал гихгүй. За бүгдээрээ яг даалгавар нь одоо дүрм нь ямар вэ гэхээр за бүгдээрэнд нэг хаач за нэг хоног хэргах байгаа. За хамгийн түрүүнд бас хэргэж одоо дуусна. За нэвтрүүлгийн одоо энэ удаагийн даалгаврыг яалагч болох байгаа. За ингээд хамгийн ихний даалгаварт нь бүгдэнд нь амжилт хүсье. За. За идэл явцгаая.
Аврагч гал сүнөөгч ахлагч Төмөрбаатар хувагтай Төмөр хуяг 26 настай морь жилтэй Төв аймгийн 100 модон суманд хүрсэн ажил үйлсээрээ бахархдаг. Эзэн хичээвэл заяа хичээн гэж хэлэх дуртай. Аврагч гал сүнөөгч ахлагч Батөвшин овогтой Алтан сүх 33 настай нохоо жилтэй Төв аймгийн 100 модон суманд хүрсэн ажил үйлсээрээ бахархдаг. Авран хамгаална гэж хэлэх дуртай. Аврагч болооч ахлагч Даваа сүрэнгийн Бадам самбуу 34 настай дахиад жилдээ Төв аймгийн 100 модон суманд хүрсэн ажил мэргэжлээрээ бахархдаг, сайн явах санааных гэж хэлэх дуртай. Аврагч жолооч Сүхбаатар овогтой Цэрэн Жамба 26 настай луу жилдээ Төв аймгийн 100 модон суманд хүрсэн өөрийнхөө албаараа бахархдаг, цаг бол алт хэмээн хэлэх дуртай. За тэгэхээр маань нэвтрүүлгийн оролцогчид хамгийн ихний даалгавар болох хон хэргэх даалгавраа одоо яг гүйцэтгэх гэж байна. За тэгэхээр яг өөрсдийнхөө одоо хайлтыг аваа. За өөрсдийнхөө одоо хэргэх хониос сонгож авсан байгаа штэ тийм ээ. За тэгэхээр ер нь хон хэргэх даалгаврыг бас манай нэвтрүүлгийн оролцогчдоос хэрхэн гүйцэтгэх гэж бодож байна. Ер нь танд одоо өгөх зөвлөгөө юу вэ? Сайн оролцох байлгүй. Зөвлөгөөгээд юу авах өөртөө шаргаж чана. За манай Пүрэв ах бол манай нэвтрүүлгийн за ерөнхий шүүгчээр нь ажиллана. За манай нэвтрүүлгийн оролцогчдоос хэрхэн зөв гүйцэтгэж байна. За үнэлгээд үнэлтийг бас өгөөд явах байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр бас хярахын өмнө бас юу гэж хэлмээр нь оролцогчтой. Хамгийн гол нь юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Уралдаж байгаа сууч одоо төргөн шаргахыг л бодох байлгүй. Ер нь хаачаа зөв барих, за зөв суух гэх мэтчлэн одоо тийм одоо яг тэгж суух хэрэгтэй гэсэн тийм байдгүй. Хэн байхгүй. Ер нь бол яг өөрийнхөө одоо эвлэгээр л хийх тийм ээ. За ингээд нэвтрүүлгийн оролцогчдод цаг харна. За хамгийн түрүүнд одоо хонио хэргэж дууссан оролцогчоос энэхүү даалгаврыг ялагч болох байгаа. За ингээд даалгаврыг үсгэж эхлэе. За цаг явсан. Оролцогч Төмөр хуяг хэр хэргэж байна. Ингээ харахаар нилээ бусдаасаа ер нь нилээ төрөөнд явж ах шиг байна. Энэ харин сайхан хүн төр сонино. Ер нь хүүхэд багтаас 2-3 удаас хэргэж байсан байв. Өвөөгийн дөө. Ер нь аваа гайгүй хон таарсан байна үгүй юу? Бусдаасаа ер нь адилхан байгаа байлгүй. За манай оролцогчийн хувьд ер нь хэр хэргэж байна бусдыг харахад. Энэ харин хөвтэйг нэг төргөн шаргатай залуу. Ер нь ингээд хаачаа зүв барих ч юм уу те тэгж суух хэрэгтэй гэдэг нэг тиймэрхүү зөвлөгөө. Яг энэ зөвл суугаад байна гэдэг миний юугаар бол зарим содоозууд бол эвгүй сууш. Эвгүй хажаа барин ротейшн харуулна. Энэ нөхөд зөвл суугаад байгаа гэдэг. Яа шигэ. За нэвтрүүлгийн оролцогч Алтан сүх. Хэр явж ий? Явж л байна даа тэгээд. Энэ хажуудалт их хурдтай яргаад байгаа юм аа жоох яараад. Хайч нилээ шүхших гэдэг дугаараа. Хайч айгүй хурд дугаараа. Хүүхэд ахтаа л хон хэргэж байсан. Хүүхэд ахтаа л хэргэж байсан гэдэг. Эвгүй шүү дээ. Гүү. Гүү. Ер нь яавал илүү хурдан харах юм шиг санагдаж байна. Энэ юу юм бэ? Хайцнаас жоох үзүүртэй юм шиг байна. Шиг ингээд болохгүй тийм. Үзүүргүй юм шиг санагдаад байна тийм. За манай нэвтрүүлгийн оролцогч Цэрэн Жамба хэр явж байна? Яг явж л. Тий. Ер нь хэр эвлэгхэн байна, хэр эвтэйхэн байна? Одоо яах вэ? Хүүхдээ хаачаа ер нь яаж бариад ер нь яаж харах хэрэгтэй юм шиг байна. Мэдгүй одоо тэгсээ мэдгүй л. Өөрийнхөө эвлэгээр л. Тий, өөртөө эвтэйхнэрэл. Ер нь ингээд нэвтрүүлгийнхаа оролцогчдыг ингээ хараад ахаар зөвхөн оролцож байгаа одоо хамт олон хараад ахаар юм хин хамгийн урд ярих байх гэж бодож байна. Тэг мэдгүй те алийг нэг жилгөө. Бүгд л хэрэг гадаг шүү дээ. Тий. За ямар ч сайн амжилт. За баярлалаа.
За тэгэхээр нэвтрүүлгийн оролцогчид маань хамгийн ихнийхээ даалгаврыг бас амжилттай хийж гүйцэтгэлээ. За Пүрвэ ах маань ерөнхий шүүгч маань за нэвтрүүлгийн оролцогчдын бас дүнгийн танилцуулах байгаа. Үнэлгээ өгсөн байгаа шүү дээ, тийм ээ. За энэ залуучууд маань хонь ярих тэмцээнд амжилттай оролцож дууслаа. Нэгдүгээр байранд дээд тахлах төмөр уяг 5 оноо. Хоёрдугаар байранд дээд тахлах цэрэн жамб 4-р оноо. 4 оноо. Ахлагч алтан сүх 3 оноо. Ахлагч бадан самбуу. За сүүл мушгиж 2 оноо авсан байж тээ, тийм ээ. За тэгэхээр энэ удаагийн хамгийн ихний даалгаврын ялагч боллоо. За баяр хүргэе. За баярлалаа. Ер нь хонь ярихад хэцүү байв уу? Ер нь хамгийн түрүүнд за 10 минутын дотор бас яргаж дууссан шүү дээ, тийм ээ. Гэхдээ яхаа дажгүй сайхан хөндөрсөн байна тэгээд. Сайхан. Азтай л аз зөө энэ. Аз. За таны хувьд Хөөе. за яг юу нь болохгүй байв? Хөөргөө байна таарлаа. Тэгээд тий. Байвал бас зүгээр ах тийм ээ. За нэлээ гар цэврүүдчлээ гэдэг хэлжсэн. Гар нь Гайгүй. За мэдээж айгүй олон жилийн дараа хонь хэрэгж байгаа юм чи иймэрхүү юм тохиолдол байх уу тийм ээ. Гайгүй. За ингээд хамгийн ихний тэмцээнд нэвтрүүлгийн оролцогчид маань маш их амжилттай оролцлоо. За тэгэхээр дараагийн даалгавар маань ямар даалгавар байгаа вэ? За энэ дөрвөн залуу маань хурдан морины сүүлийг боож уралдах. Тийм даалгавар байна. За ингээд тун удахгүй хоёр дахь даалгаврыг үзэж та бүхэн хүлээвч үзээрэй. Хугархан харандагаар бүтэн харандааг зуржуулдаг. Маргааш таны хэн байх нь өнөөдрийн таны сонголт. Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний академи. Эх орон Монголын үндэсний телевизээс баяр наадам зориулан бэлтгэн өргөж байгаа Малчны хотод нэвтрүүлэг маань за Төв аймгийн Сэргэлэн сумаас үзэгч та бүхэнд өргөжлөн хүрч байна. За тэгэхээр манай нэвтрүүлэгт за Төв аймгийн Аврах гал унтраах 24-р ангийн албан хаагчид оролцож байгаа. За тэгэхээр дараагийнхаа даалгаврыг маань нэвтрүүлгийн оролцогчдоос биелүүлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр морины сүүл боох даалгавар байгаа шүү дээ, тийм ээ. Оролцогчид манаас юун дээр анхаарах ёстой вэ? Одоо мордноос аль болгоомжлон та. Өөр нэг юм бол байхгүй тийм ээ. За ямар ч ихсэн бас яаж эвлэгхэн боох нь гэдгийг бас манай шүүгч Пүрвэ ах маань харах байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр морины сүүл өмнө боож байсан уу? Боожсэн. Хүүхэд тахта хурдмөр унжээлаа. Хурдмөр унжсэн тийм ээ. За тэгвэл бас туршлагатай ахна шүү дээ, тийм ээ. Байна. За төмөр уягийн хувьд бас нэгдүгээр хамгийн ихний даалгавар дээр бас төрүүлсэн байгаа шүү дээ, тийм ээ. За энэ дээр бас төрүүлээрээ амжилт хүсье. За баярлалаа. За таны хувьд бас өмнө нь морины сүүл боож байсан уу? За морины сүүлстэй боожсангүй. За одоо ер нь яаж боо гэж бодож байна? Ер нь нэг тийм төсөөлөл байна уу? Байна. Болцгоо. Монгол хүн байна тийм ээ. Бас Монгол хүн болгомоор ундаг шүү дээ тийм ээ. Хурдан морь сонирхдаг. Тэгэхээр ямар ч гэсэн өөрийнхөө төсөөлөөр Монгол хүн юм чи мэдээж боочих байх гэж бодож байна. За амжилт хүсье. За энэ талаас морины сүүл өмнө боож ирсэн үү? За боохыг харж ирсэн. За харж ирсэн юм чи ямар нэгэн төсөөлөл байгаах тийм ээ. За таны хувьд урд морины сүүл боож ирсэн үү? За мөн адилхан боохыг харж ирсэн. Төсөөл байгаа юм чинь Монгол хүн юм чинь тийм ээ. Ямар ч гэсэн боочих гэж байна. За ингээд нэвтрүүлгийн оролцогчдод амжилт хүсье. Хоёр дахь даалгавраас амжилттай гүйцэтгэрэй. За бүгдээрээ даалгаварт орцгоё. Манай нэвтрүүлгийн оролцогч Цэрэн Жамбаас морныхаа сүүлийг боож дууссан байна. Юу хэрхэн боосон байна? Хурдан морины сүүлийг боохтой бол ясан сүүлээс нь доош 3 хуруу тавьж байгаад тэгээ нар зөв өргөл тойрож бод. За. Энэ бол буруу бац. Буруу. Яатсан байна Яг ясан сүүлэн дээгүүр нь ингэж боогоод тэгээд энэ зайнуудыг хоёртод нар буруу өргүүлээд бооцсон. Ер нь жоохон хол зайтай байна. Тэгээ хол жоохон зайтай байдаг. Тийм ээ. За анх удаага морины сүүл боосон шүү дээ, тийм ээ. Буруу боосон байна шүү дээ. Харин тий. Ер нь өөрийнхөө төсөөллөөр л боосон. Төсөөлөл л бас. Өмнө нь ер нь морины сүүл боохыг ер нь харж байгаагүй юу? Үгүй харж байгаа. За маа дараагийн оролцогч Төмөр хоёрыг хамгийн түрүүнд 2 минутын дотроос морныхаа сүүлийг боож дууссан байгаа ч тийм ээ. За хэрхэн зөв боосон бэ? Энэ зөв бооцсон мөлий. Нар зөв өргүүлээд 3 хуруу доош нь тавиад бооцсон. Зөв боосон. За Төмөр хоёрын хувьд бас өмнө морины сүүл боожсэн. За хурдмаар унжсэн туршлагатай юм чинь бас хамгийн түрүүнд боослоо ч зөв боосон байна тийм ээ. Тий. За хамгийн сүүлийн оролцогч. За дараагийн оролцогч Алтан сүх маань морныхоо сүүлийг бас зөв боож юу? Зөв бооцсон байна. Уул нь боохтой бол зөв боосон. Морины сүүлийг чанга тэгшхэн доош нь мод. Энэ мөрөө бооцсон. Ийм л байна да. За
За тэгэхээр ер нь морины сүүлийг ер нь яагаад яг ингэж бод юм бэ? Учир нь юу юм болоос үзэгчтэй сонирхолвол Энэ одоо дээр үеэс тийм өвлж ирсэн л юу ёс жиг та. Тэгээ биднээс сурчсан тэрний дагаад боодог. уралдаж байгаа хурдан мордыг бас яг морины сүүлийг боодог тийм ээ. За ингээд үзэгчтэй бас манай нэвтрүүлгийн дөрөв оролцогч бас 2 дахь даалгавраа гүйцэтгэсэн байгаа. Одоо үзэгчтэй та бүхэндээс оноогийн танилцуулъя тийм ээ. За хурдан морины сүүлийг боож уралдах тэмцээнд төмөр хоёрт 5 оноогоор 1 дугаар байр. Алтан сүх 4 оноогоор 2 дугаар байр. Цэрэн жамб Бадан самбуу 2 тэнцсэн байна. Манай нэвтрүүлгийн оролцогчид байна. За 2 дахь даалгавар болох хурдан морьныхаа сүүлийг за маш амжилттай боолоо. За тэгэхээр бас нэвтрүүлэгт 2 дахь даалгавартаа оролцсон за оролцогчтой бас дараагийнхаа даалгаварт нь амжилт хүсээд үзэгч та бүхэн бас дараагийнхаа даалгавартаа танилцаарай. Малчны хотод нэвтрүүлэг маань үргэлжлэн хурж байна. За тэгэхээр дараагийн даалгавар ямар даалгавар байгаа бүрвэ хаа? Амарын дээрс уурга шүүрэх тэмцээн байна. Уурга шүүрэх тийм ээ. За уурга шүүрэхийн тулд за оролцогчид маань юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Одоо өөрсдөө их болгоом үзлэн амарын дээрс гимтэх вэ гэж. За энэхүү даалгавар маань яагаад яг энэ даалгаврыг хийлгэж байгаа вэ? Ер нь энэхүү даалгавраар одоо ирчүүдийн за яг юу харагдах вэ? Одоо хурдан шалгамаа хөдөлгөөнч гэдэг юм уу тийм ээ? Ир золбол харагдан да. Ир зоригтой байна. Золбол байна. Тийм л юу. За тэгэхээр өмнө нь бас морин дээрээс уурга шүүрч байсан. Энэхүү даалгавраас ямар санагдчих вэ? Энэ даалгавар бас гайгүй. Бид нар юуны тулд онцгой байдлын албаны алба хаагчдүүлээ тий. Хийгээл үзэндээ. Ямар ч гэсэн үзэл алтан тийм ээ. Тий. Энэхүү даалгавар ер нь хэцүү юм шиг санагдаж байна уу? Ямарх байна? Хоёр нь ламар юм гэж юу гэх вэ тийм ээ. Тэгээд мордох гэж байгаа дуурах шүүрнэ гэдэг хэцүүлэх. Тэгэл ямар ч гэсэн үзэл алтан. Ямар ч гэсэн Монгол ирэх хүн юм тийм ээ. Болж байгаа гэж. За таны За өмнө нь бол шүүрч үзээгүй. Одоо л тэгэл ер нь үзэл алт шүү дээ. юун дээр анхаарах хэрэгтэй бол гэж үзэж байна? Морноос унахгүй байх тийм. Өмнө нь бол ийм зүйл хийж байгаагүй юм биш ямар ч гэсэн тийм ээ. Тий хийж байгаа. За амжилт хүсье. За тэгэхээр манай нэвтрүүлгийн оролцогч за энэхүү даалгаврыг хэрхэн биелүүлэхийг үзэж та бүхэн яг одоо харах болно. Цаг이간 샨사랑가 후드사 아무가 조단데 정서 다른 팀모드세 아위후 아도니 팅그레 밑으로세 몽고도 아도 호링 같다가 그 후드세 몽고도 아도 머링 이르기닝 슈트디기테 Орвогийн хөрсөнд тэнцрэтэгэ буусан Хосын хүндлэлдэг зүсээрэй жилсэн Хогийн явдалд зоолнорон За малчны хотын нэвтрүүлгийн дараагийн саяны даалгаврыг бас гүйтгэж үзүүллээ нэвтрүүлгийн оролцогчид маань за морин дээрээс уурга шүүх даалгавар байсан. За энэхүү даалгавар маань ер нь ингээд хараад ажаад байхад за яг Монгол эр хүний хурд хүч авхаалцсан ба яг эр зоргийг юм харуулсан ийм даалгавар байсан юм уу гэж бас бодлоо. Ер нь ямар үнэлгээд өгүүлэлтийг өгсөн бэ бүр бах. За морин дээрээс уурга шүүрэх тэмцээнд 4 залуу маань нэвтрүүлээ сайн оролцож уурга шүүрэх юу сайхан шүүрч үзүүллээ. Ер нь ингээ хараад ахад юун дээр алдаж юун дээр онож юу? Жигтгэл байна. Хоёр залуу нь их сайхан авсгуудаа сайхан шүүрлээ. Хоёр нь тэнцвэрхэн шүүрч байна. Ер нь ингээ хараад ахад бас жоохон нуруу чац дутах тийм илүү одоо өндөр нуруутай бол илүү хурдан одоо шаламгаа шүүрэх юм уу? Тиймэрхүү тохиолдол ер нь ажиглагдаад ах шүү гэсэн сая. Чац бас биений чац орно л доо. Бас нөлөөлж байгаа шүү. Тийм овчлог дуунаараа илүү шүүрнэ. Богинохнаараа хөрөхгүй дээ. Морь өндөр намаасаа болно. Ийм л юмсан. За, хоёул оноогоо танилцуулъя үзэгчтэй. За энэ морин дээр суурах шүрэх тэмцээнд Алтан сүх 5 оноогоор 1 дугаар бай. Бадан самбуу 5 оноогоор 2 дугаар бай. 5 оноо бас шүүрсэн маарт тийм ээ.
Цэрэн жамб 3 оноо. Төмөр хуйг 2 оноо. За Алтан сүх Бадам самбаа хоёрын хувьд гэх юм бол бас уургайг шүүрсэн байгаа шүү дээ тийм ээ. Ер нь хэцүү байв уу? Ямар санагдав? Ер нь хэцүү л байна. Тэг яг нэг давуу талтай юм л та бич дуурт тийм ээ. Мөч урттай. Тэргээрээ шүүрлээ гэж бодож байна тийм ээ. Өмнө шүүрчихсэн бэл. Өмнө шүүрээгүй зүгээр хүн шүүрч байгааг харж лээс. За. Таны хувьд бас нэгдүгээр хайранд бас орлоо шүү дээ тийм ээ. Энэхүү даалгаврын. За ер нь хэцүү байв уу? Нилээн л бас оролдож үзчихэж бас шүүрэх шиг боллоо тийм ээ. Нэг би навах учраас дөрөв холбоогоо жоохон уртсгаж байгаад. Тэгээ арай илүү одоо сонлоо л да. Өмнө шүүржсэн. Өмнө шүүрж байгаагүй. Ямар ч гэсэн өнөөдрөөс малчны хотод нэвтрүүлэгт ороод бас уурга шүүрж үзлээ шүү дээ тийм ээ. Өөрийнхөөс авахаал цам баяр зоригийг сорилоо. Тэглээ. За Төмөр аягийн хувьд тэгээд бас юм болгон төрүүлээд ийн гэдэг ч юм уу. Тэмцээ сонирхолгүй шүү дээ. Тэгээ бас тэмцээнээ сонирхолтой болохын үднээс нэг ин өчлөө. Яг нуруу дутчихв. Нуруу дутчихна. Чац урттай байвал бас их хялбархан юм шиг байна тийм ээ. Тэгтээ ер нь бас хүний авьяас чадвар байвал бас болно л доо. За тэгэхээр бас мориноос унсан нэг оролцогч байгаа шүү дээ тийм ээ. Уурга ямар ч гэсэн шүүрсэн байгаа. Тэгээ 3 оноогоос авсан байгаа шүү дээ тийм ээ. Яаж байгаа мориноос унчив? Дөрөв холбоо нэг жоохон сул байсан юм л гэж байна шүү дээ. За мориноос унаар гайгүй юу? Гэж гэмтээгүй. За тэгэхээр бас нэвтрүүлгийн оролцогчид маань маш амжилттай энэхүү даалгаврыг хийж гүйцэтгэлээ. Ингээ дараагийн даалгавар маань за хонин холбоогоор оёх байгаа. За үүлэн дуурныг хэр үүлэн дуурныг одоо шалгах юм даалгавар байгаа. За эмэгтэй одоо Монгол бүсгүйчүүд маань үүлэнд маш их уран байдаг. За тэгэхээр тэр дундаас онцгой байдлын албаны ирчүүд маань за хэр үүлэн дуурныг үзэгч та бүхэн тун удахгүй харах болно. Хорон Монголын үндэсний телевизээс бэлтгэн үргэж байгаа Баяр наадам зориулан бэлтгэн үргэж байгаа малчны хотод нэвтрүүлэг маань үргэлжлэн үзэж та бүхэндээ хүрч байна. За тэгэхээр нэвтрүүлэгт оролцож байгаа залуучуудынхаа за үүлэнд хэр урныг нь шалгахаар за бид яг одоо энэхүү даалгавраа одоо үзэж та бүхэндээ хүргэх гэж байна. За тэгэхээр юу хийх вэ гэхээр хонин холбоогоор за ямар нэгэн дүрсийг одоо энэ даавуу бэлдсэн байгаа. За цагаан даавн дээр дүрс буулгаад тэрийг хонин холбоо оёдлоор бас ингэж оёх байгаа. За тэгэхээр хонин холбоогоор оёхын тулд цэрэн долгор игч оролцогчтой бас зааж өгөө. За дараа нь бас шүүж тунгаах байгаа шүү дээ тийм ээ. Ерөнхийдөө яаж оёх ёстой вэ? Нэвтрүүлэг үзэгчтэй бас танилцуулъя тэхөө. Хонин холбоог бол юу нөгөө зангилаага цаадалтаа гаргаж агаад тэгээд яг хатгах юунаас эхэлж цэгээсээ эхэлж тойруулаад тэгээд ерөнхийдөө хонь холовж байгаа маягаар л хатгандаа тэгээд гоёлын оёо юм уу янз бүрийн тийм хатгамалт хэрэглээ. Ер нь бол гоёл чимэглэл хатгамал тэрнээс дээл хувцсанд бол яагаад байхгүй. Ер нь Монгол эзэгтэй нэр Монгол бүсгүүчүүд хонин холбоогоор одоо бүгд л ерөнхийдөө ойч чаддаг шүү дээ тийм ээ. Гэрийнхээ одоо зүйлүүдийг чимэх, хатгах маягаар тийм ээ. Тий дайлан, мойлон тийм юмд бас яаж гэдгийг зарим асуудаг. Өшөг. За тэгээл бүтээлэг гээл янз бүр тий гоёл чимэглэл ер нь хэрэглэн тий. За нэвтрүүлэгт оролцож байгаа залуучууд маань ер нь хэр хатгах нь гэж бодож байна. Та ер нь эрэгтэй хүмүүс хонин холбоог бас хатгахад хэр хэцүү байх бол гайгүй. Хонин холбооч ерөнхийдөө гайгүй. Эднэр тий Монгол улсууд бараг зарим нь мэдэх хэлгүй. За манай оролцогчид хонин холбоогоор өмнө хатгаж байсан. Ер нь хэр их юм ойдог вэ? Ер нь бол юм оёхгүй дээ. Хувийн ойдолчинтай гэх. Тийм болохоор одоо нэг зөвцөл нийлүүлэхгүй тэгэл сададгал заалгаал үзье. Ерөөсөө юм ойж байгаагүй юу? Гэхдээ яг нэг өөр зүрх нэг жоохон бас оёх юм гарлгүй яах вэ? Одоо ирчүүд чинь ингэдэг чи зэрэгт явахаараа одоо захаа ойдог тийм ээ. Тийм юм бол очно. Тийм очно. Жижиг сажиг одоо хувцсныхаа юмыг одоо нэг л ойчих уу тийм ээ. За таны жижиг сажиг юм бол очиж тий. Ийм нарийн шаглаа ойдлыг бас сайн мэдгүй сайн мэдгүй. Тэр нь хэр сайн ойно гэж бодож байна. Хатгана хичээ. За энэ талаас миний just нэг ойр зүрийн юм ойжсэн доо тийм юм. Гоёлын хувцс дээлмэлний оёо л ойж үзээх. Ер нь хэр их гарын урд өвтэй вэ? Гарын урд яг өөртөө таарсан тодорхой хэмжээний юм хийчнэ. Гэтэ ойж чадахаас өөрөөр нь л хийн л дээ. Хэр ойно гэж бодож байна? Гайг ах ойчих.
За тэгэхээр нэвтрүүлэгт одоо оролцогчид маань ямар дүрмтэй вэ гэхээр за энэ цагаан даавуун дээр за ямар нэгэн өөртөө одоо ямар нэгэн дүрсийг буулгаад за тэрнийхэн дагуу оёх байгаа. За оёх хугацаа бол 5 минутын хугацаанд ойж дуусгана. За хамгийн түрүүнд бас аль олох гоё цэвэрхэн тийм ээ. Аль олох түрүүнд одоо хурдан хатгаж дуусгахаас илүүтэйгээр аль олох цэвэрхэн тийм ээ. Яг тэрхүү дүрсээ бас илэрхийлсэн ингээ гоё цэвэрхэн шаглаж оёх хэрэгтэй байгаа. За ингээ нэвтрүүлэгт оролцогчтой амжилт хүсье. Оролцогчид маань хонио холбоогоор ойж байгаа. За тэр дундаа залуучууд ойж байгаа. За тэгэхээр оёход хэцүү байна уу? Ер нь ямар вэ? Ерөнхийдөө гайгүй. Гайгүй юу? Яа гарч ичрээд? Миний гарч ичрээд. Гарч ичрэхгүй бас зүгээр байна. Ер нь оёход хэцүү юм байна уу? Цаашдаа ингээд хонио холбоогоороос ингээд оёд байвал болохоор юм. Оёд байвал болох хөө. Гарал жоохон чичрээд л ах шиг байна тийм ээ. Яагаад чичрээд байгаа бол жоохон сандраад байна уу юу? Тийм жоохон сандрал байгаа юм лөө. За ямар ч гэсэн алхан хий ойж байгаа юм байна шүү дээ тийм ээ. Тий алхан хийж. Одоо ингээ харахад ерөнхийдөө их зөвл цэвэрхэн ойж байгаа шиг байна. За ямар ч сайн амжилт хүсье. За баярлалаа. За оёход хэцүү байна уу? Ямар вэ? Жоохон хэцүү. Тэгтээ гайгүй юм байна. Ер нь яг яаж оёх хэвтэй юм шиг байна? Ер нь юу гэж ойлгосон бэ? Ер нь тэгэл гатгсан цэгээсээ гатгаал нааш нь гаргаж ирэх зайгаа өөрөө тодорхойлол. Тэгэл гогцооныхон дундуур гаргаад татчих юм. Алхан хий бас ойж байгаа юм байна шүү дээ тийм ээ. Тий. Бүгдээрээ л алхан хий. Бүгдээрээ алхан хий ойж байгаа юм байна тийм ээ. За ямар ч сан тэгвэл бүгдээр яг ижилхэн хий ойж байгаа юм чинь бас хин нь төрүүлж дуусган. За нэг хий учраас бас хин нь гоё ойсон муухай ойсноос сайн харагдах байх гэж бодож байна. Ер нь манай оролцогчид эрэгтэй хүмүүс гэхэд ер нь ямар ойж байна? Үгүй саяхан л заалгал анх удаага хийж байгаа шүү. Анх удаага тийм ээ. Давгүй л яж нөө болон эргэхтэл зайлал зарим нэг хатгалтай. Цэвэрхэн гаргаж өгөхгүй тийм ээ. Тэрнээс яг хатгалт нь бол яг л зөвүүл яваа тийм. Зөвүүл яваа. Болон дээрээ л жоохон тэгээд энэ тийм зарим. Нэг урд нь яж байгаа дөнгөж заалгаад яж байгаа болохоор. Одоо энэ хугацаа бас том баг үлдсэн байна. Овоол явуулсан баг шиг байна тийм ээ. Тий яваа юу. За манай нэвтрүүлгийн оролцогчид 5 минутын дотор за анх удаага хонио холбоо ойдлоороос ойж даалгавраа хийж гүйцэтгсэн байгаа. Ингээ хугацаа дууссан учраас одоо ойдлын зогсоосон байгаа. За эндээс одоо ойсон зүйлээ үзэгчтэй харуулад за юун дээр алдав, оёход хэр байв үзэгчтэйс тайлбарлаад явчих. Алдсан юм байсан гээ жоохон гаралж чичрлээ. Бас нэлээд гарын салганаадсэн ш тийм ээ. За алхан хэг ойсон байгаа. Нэлээд жиг цайхан ойсон юм шиг харагдаж байна тийм ээ. Айл болох жигтэй ихийг л бодлоо. За эндээс төмөр хоёыг үзэгчтэй ингээд соёдлоо ингээ харуулаарай. За. За оёход хэр оёход гайгүй юм байна. Тэгээд энэ булан гаргахтаа нөгөө зүгээ буцаж цааш нь гаргаад буцаагаад нааш нь гатахыг нь мартаад нэг булан дээр алдчихлаа. Тэрнээс за цэрэнд долгоорыгч саяны энэ хоёр хүний оролцогчийн хийсэн ер нь харахад ямар шүү байна? Энэ нөгөө Бадам самбуугийн оёо бол хатгалт матгалтанд ч гэсэн бүх юм дээр жигит гоё яасан байна. Ойсон байна. Булан дохоог нэг сайхан гаргасан. Төмөр хоёг. Тэр 5 оноо гэсэн. Энэ төмөр хоёгийнх болохоор нөгөө булган дээрээ жоох алдсан мэлээ. Тэгээд 4 оноо л өгөхөөс. 4 оноо. За Бадам самбуу 5 оноо. За төмөр хоёг 4 оноо авсан байх шүү дээ, тийм ээ. За эндээс үзэгчтэй харуулаарай. За би ингээд талхаа явуулаа. Энэ юу ямар юм бэ? Ер нь булан дээр нэг 2-3 удаа алдчихлаа. Тэгэд энэ таталтыг бас жигд хийхгүй болохоор нэг талтаа сулраад чангараад харна тийм жоохон хэлбэр алдагддаг юм байна. Оёход хэрэгцээ. Гайгүй дэжгүй.
За $100 чи энэ хүү хоёр оролцогчийн хувьд оёдлыг хараад хоёр оролцогч маань нэг нь жоохон юу булан дохоо тэгээд нөгөө нэг утас муц чангалж авахыгаа жоохон яасан байна. Алдсан байна. Тэгээд тэр оролцогч маань бас цэрэн жамп маань бас юун дээр алдсан байна. Нөгөө нэг хатгалт тий хатгалт юун дээр жоохон хоолоор тэгээд хит оноо гэсэн бэ. За хоёуланд нь 3 оноо л очгоос. За ямар ч гэсэн анх удаа ойсон гэхэд манай нэвтрүүлгийн оролцогчдод маш сайхан оёлоо. За хамгийн өндөр оноог Бадам самбуу авсан байгаа 5 оноо авсан байгаа. За төмөр хуйг 4 оноо, цэрэн жамба, алтан сүх 2 3 оноог тус авсан байгаа. За тэгэхээр манай нэвтрүүлгийн оролцогчдод хоньо холбоогоор за бүсгүйчүүдээс дутхгүй уран гэдгээс үзэгчдэд харуулад авлаа. За онцгой байдлын албаныхан бас ийм сайхан бас хатгамал хийж чаддгийг бас үзэгчдэд харуулсан баг гэж бодож байна. За ингээд энэхүү даалгавартай амжилттай оролцсон бүгдэнд нь баяр хүргэе. За ингээд хамгийн сүүлийн даалгавар болох одоо нэг даалгавар манай оролцогчдод үлдсэн байгаа. За энэ юу вэ гэхээр бас л Монгол бүсгүйчүүдийн хийдэг нэг ажил байгаа. За энэ бол хамгийн том ажил, үнээ саах ажил байгаа. За үнээ саах ажил маань гадаа явагдана. Одоо ингээд дараагийнхаа даалгаврыг бүгдээрээ хамтдаа гүйцэтгэе. За Малчны хотод уралдаан цэнгийн нэвтрүүлгийн маань хамгийн сүүлийн даалгавар болох за үнээ саах даалгавар маань тэмцээн маань эхлэх гэж байна. За тэгэхээр сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг чинь тийм ээ. За ерөнхийдөө эрэгтэй хүмүүс энэ бол үнээ саах бол за яг Монгол бүсгүйчүүдийн хийдэг ажил байгаа шүү дээ тийм ээ. За эрэгтэй хүмүүс ер нь хэрхэн саах нь за үнийг бас хэрхэн саах нь хэр эвлэгхэн байх нь гэдэг нь бас энэхүү тэмцээнээс бас харагдах байгаа. За үнээ саахтаа ер нь бол манай залуучууд за ер нь бол юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Үнээ саахтаа одоо ерөнхийдөө юу яана даа. Тэр нөгөө сүүнийхээ гарт марц юу саалтал яах. Сайхан аштайхаа эвлэгцэнд харуулаад тэр өөрийнхөө саалтыг л юу яаж эвлдэг хэлсүүн. Гаран тийхгүй дутуу мутуу чимхэж барь саах юм бол бас сүүмүн юу яахгүй. Тэгэхээр бас мэдээж гайгүй саачих байхаа гэж бодож байна үнийг тийм ээ. За оролцогчдоо даалгаврынхаа дүрмийг танилцуулахад 3 минутын дотор хамгийн их одоо сүү үнээ саасан нь за ялагч болох байгаа. За 3 минутын дотор грамлаад хамгийн их одоо сүүг сааж чадсан нь ялагч болно. За тэгээд нэвтрүүлгийнхаа оролцогчдод амжилт хүсье. За маш их сүү саагаарай. За амжилт хүсье. Хэр саажин сүгэ? Сайхан саажин. Энэ их сүрхэн энэ шовтарч барьж байгаа нэг сүрхэн сайхан саажин. Ихгүй зүрдүүлээд энэ тэр явал гарахгүй штэ сүү. Энэ бол их сүрхэн сааж. Өөр мэрэгжлийн юм шиг сааж. Мэрэгжлийн юм шиг. За сүү сахад үнээ сахад ямар вэ? Эвлэх нь эвлсэн байна. Тэгээд гар их чилж байна. За одоо ер нь хугацаад болж байна да. За яг болсон уу? За одоо сүүгээ хідүүлээ грамлаад. Литр 400 г сүү саасан байна. За дараагийн оролцогчоос хэр саах бол та юу гэж бодож байна? За ер нь л араа гүцгөх гэж бодож байна шүү дээ. Араа гүцгэх. За манай нэвтрүүлгийн оролцогч Бадам самбуу хэр сайн сүүгээ сааж байна? Сайхан атгаал нүгэлтэй сайхан сааж. Атгал матгал цөрхөө энэ шовтарч байгаа энэ төр. Ер нь эмэгтэй хүмүүстэй харьцуулбал эмэгтэй улсуудтай харьцуулнаа чадaltaй болохоор сайхан чанга гартай байгааз. За Бадам самбуу ямар вэ? Жоо гарсараач. Хамгийн ихний тэмцээн дээрээс хон ярахад бас нэлээд гарч хэлсэн шүү. Тийм. Тэгж хөөргөө таарсан нэлээд чанга байсан да. Үнээ сахад бас нэлээд гарч хэлж байна тийм ээ. Тэгж. За цаг дууссан. За Бадам самбуу 3 минутын дотор үнээгээ сааж дууссан байгаа. За одоо сүүгээ хэмжнэ. За ингээ 1 литр. За эхний оролцогчоос литр 400 саасан байгаа тийм ээ.
За грамыг харъя. За 900 грамм. Литр 900. За литр 900 грамм сүү саасан байна Бадам самбуу. За ер нь хэрэг дэжгүй өмнөх оролцогчоос бас илүү гарчлаа. Оролдож байгаа учраас. За манай нэвтрүүлгийн оролцогч Төмөр хоёрыг сүүгээ хэр сайн сааж байна. Төмөр хоёрын маань өхөр жоохон шиврээ мөө өөрийнх нь гар бас жоохон таталтан таарахгүй байна. Жоохон бага зэрэг. Тий бага зэрэг сүү гараад ах шиг байна. Нөгөө хоёр маань бол сүрхий байсан юмсан. За Төмөр хоёроо яагаад нэг л их сайн сүү гарахгүй ах чаа. Үхрийн мөөм жоохон додох шиг байна. Арай жижигхэн мөвтэй үхэр авчихсан. Тэр нь бол өмнө нь үнэ сааж исэн билүү? Үхэр сааж үзээгүй. Үзээгүй юу? Саажсан хүнийг бол зүгээр хараад бас тугал муулга эвлгээд явчихсан. Ер нь бүсгүүчүүд маань Монгол бүсгүүчүүд маань ер нь хүнд ажлыг өдөр тутамдаа хийдэг юм шиг санагдаж байна уу? Тийм байна. Бид нар л гэр орондоо байж ажилгүй гэдэг бол бас ер нь эмэгтэй хүн гэдэг бол хамгийн мундаг ажилтан хүн байт юм байна. Наач хэлж гин үү? Жилж гин. За өмнөх оролцогчид литр 900, литр 400 саасан байгаа шүү дээ. Тий. Юу гарах нь вэ? За яг үдсэндээ арай л барахгүй л юм шиг байна. Үхэр бит хоёрын байдлаар. За амжилт хүсье. За. Цаг дууссан. За оролцогч Төмөр хоёрыг сүүн баг зэрэгэл гарах шиг боллоо тийм ээ. Харин. За жоохон шавхъя. За нэлээд шавхлаа. За нэг 780 грамм хавцаа сүү болсон байна. За баярлалаа. За хамгийн сүүлийн оролцогч Цэрэн Жамба сүүлчийн тэмээний ачаа хүнд 2 литр гарам сүү саачих юм байгаа зү. Саал гэж хэлсэн. За өмнө сүү сааж байсан уу? Сааж. За амжилт хүсье. Аль өмнөөс авах вэ? За. За манай нэвтрүүлгийн хамгийн сүүлийн даалгаврын хамгийн сүүлийн оролцогч Цэрэн Жамба даалгавраа хэр сайн гүйцэтгэж байна. За Цэрэн Жамба маань бол гайгүй саачлаа. Тэгээ сүүн жоохон бага л байна. Тэрс шувтрал муртал сайхан сааж штэ. Одоо зөндөө сүүн жоохон бага гараад байна. Эсвэл яг шувтралтаасаа болоод шувтралтаасаа болж байгаа хцаа. Тэ эрэхтэй улсууд шувтралтаасаа болж байгаа шуурд нь үзэж бариаггүй улсууд бол. За Цэрэн Жамба саагаад ямар вэ? Яг тэгээд баг зэрэгхэн сүү гараад байна уу? Дажгүй юу? Ер нь жоохон багталтаад байна шүү дээ. Өмнө нь бол уг нь сааж исэн туршлагатай штэ тийм ээ? Сааж. За намт бол шоолоод ах шиг байна. Яагаад шоолоод байна? За амжилт хүсье. За. За хугацаа дууссан. Хамгийн сүүлийн оролцогч Цэрэн Жамбагийн саасан сүг хэмжнэ. За шаа. За нэг жоохон үлдсэн хийсэн чинь. За 760 грамм байна. За 760 грамм. За баярлалаа. За ингээ нэвтрүүлгийнхаа үнэлгээг одоо үзэгчтэй хүргэнэ тийм ээ. За. Малчны хотын нэвтрүүлгийн хамгийн сүүлийн даалгаврыг манай нэвтрүүлгийн оролцогчид за Төв аймгийн аврах гал унтраа 24 дугаар ангийн албан хаагчид бас хийж гүйцэтгсэн байгаа. За тэгэхээр бас оноогийн одоо үзэгчтэй танилцуулъя тийм ээ. Саасан сүүгээр нь саах тэр одоо хамгийн их саасан Бадам самбуу. Литр 900 5 оноо. 5 оноо баяр үгүй. Алтан цэг литр 400. За 4 оноо. За баяр үгүй. За төмөр хоёрыг 780 80 грамтай 3 оноо.
Цэрэн жамд 760 грамтай 2 оноо. За. За тэгэхээр нэвтрүүлэгт маань нэвтрүүлгийн хамгийн сүүлийн даалгаврыг Бадам самбуу. За литр 900 г сүү сааж тэргүүллээ тийм ээ. За ямар бүгдэнд нь баяр хүргье. Бас амжилттай оролцлоо. Монгол эмэгтэй хүмүүсийн за өдөр тутамдаа хийдэг тэр дундаа яг малчин бүсгүйчүүд өдөр тутамдаа хийдэг ажлыг бас өнөөдөр хийж гүйцэтгэлээ шүү дээ тийм ээ. Сэтгэл ямар ер нь хэр хүнд байдаг юм бэ? Бүгднгийнх нь гар нь ер нь чилээл ах шиг харагдсан. Тий. Ер нь хүнд ажил хийх юм байна. Манай Монголын хөдөө байгаа энэ бүсгүйчүүд. За хамгийн их сүү саас үнэ саасан. За баяр хүргэе. За баярлалаа. Гар нь нэлээд жилсэн тийм ээ. Гар нэлээд жилсэн. Нэг багада нэг ээж манайх чинь ганц нэг үнэтээс. Ээжийн гарыг нэг хаяа нэг амраах гэж бас нэг үнийг нь шавтарч игдгээс. Тэгээд тэрний бас юу жоох юм байна тий. За ийшээгээ өнөөдөр бас үнэ саахад сүү саахад ер нь хэр Монголын бүсгүйчүүд ер нь нэлээд хүнд ажлыг бас нугалдаг байхана шүү дээ тийм ээ. Тийм ээ, ер нь л тийм л юм байна. Тэгээд өмнө нэг удаа нэг үзэж байсан. Сааж үзэж байсан. Ер нь болмоор л юм шиг байсан. Тэгээд цагийн дөрөвт гараад тэр жоохон жоохон яараад тий. Тэр гар маржлаа тийм юм байт. Жоохон багын хэмжээний сүү гараад ирсэн үгүй юу? Харин жоохон тэгшил боллоо. Үнэнээсээ болоо. Шалтарснаасаа болоо. Тэгвэл Гэтэ ямар ч ихсэн бас нэгээ саагаад нэвтрүүлэгт оролцсон байгаа шүү дээ тийм ээ. За ингээд үзэгчдээ Малчны хотын нэвтрүүлэг маань өнөөдөр олон сонирхолтой даалгавруудыг манай нэвтрүүлгийн оролцогчдоос хийж гүйцэтгэсэн байгаа хэсэг хугацааны дараа за хинэн төрүүлснийг үзэгч та бүхэндээ хүргэх байгаа. Хугаргай харандагаар бүтэн харандааг зуржуулдаг. Маргааш таны хэн байх нь өнөөдрийн таны сонголт. Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний академи. Эх орон Монголын үндэсний телевизээс за их Монгол улс байгуулагдсны 809 жил, тулгуур төр байгуулагдсны 2224 жилийн баяр наадам зориулан бэлтгэн үргэж байгаа. За Малчны хотод Уралдаан цэнгэнт баярын тусгай нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөх гэж байна. За тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт маань за баярын нэвтрүүлэгт маань за Төв аймгийн Аврах гал унтраах 24 дугаар ангийн албан хаагчид оролцсон байгаа. За ингээд нэвтрүүлгийнхээ одоо нийлбэр дүнгийг үзэгч та бүхэнд яг одоо танилцуулъя. За 1-р байранд за ахлагч Алтан сүх 20 оноотой 1-р байранд орсон байна. За бүгдээрээ баяр хүргэе. За 2-р байранд 2 оролцогч орсон байгаа. Энэ тэнцвүүхөө өрсөлдсөн байгаа. За дэд ахлагч Төмөр Хуяг, ахлагч Бадам самбуунаар 19 оноотойгоор хоёулаа 2-р байранд орсон байгаа. За хамгийн сүүл удаах байранд за дэд ахлагч Цэрэн Жамба 14 оноотой удаалсан байна. За ингээд өнөөдөр бас нэвтрүүлэгт маань амжилттай оролцсон одоо оролцогчдоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгэхээр бас 1-р байранд орсон Алтан сүх ахыхаа сэтгэлийн сонсъё бас ямар сэтгэлтэй байна? За баярлалаа ингээд энэ сайхан тэмцээнд орлоо. Тэгээд энэ өрсөлдсөн тийм ээ. Хамт олондоо бас баярлалаа гэж хэлье. Тий. За өнөөдрийн бас нэвтрүүлгийн даалгаврууд ямар санагдав? За ер нь бол тийм амар байсангүй ер нь. Тэгээд энэ тэнцвүүх өрсөлдлөө. Ер нь нэлийн хичээлээ. За Төмөр Хуягийн хувьд Малчны хотод бас даалгавруудыг гүйцэтгэсэн байгаа шүү дээ тийм ээ. Ер нь өөрөө бас хөдөө нутгийн хүүхэд даалгавруудаас ямар санагдав? Даалгаврууд бас тийм ч бас айхтар хүнд байсангүй. Тий. Хамгийн хэцүү даалгавар нь ямар даалгавар байсан бэ? Өвхөр сайхал байлаа. Тий. Жохон баг суу гарсан үнэтэй тааралцсан тийм ээ? Харин. За өнөөдрийн бас манай нэвтрүүлгийн даалгаврууд ямар санагдав? Хамгийн хэцүү даалгавар нь таны хувьдаас юу байсан бэ? Төмөр Хуягтаас энэ тэнцвүүхөө оролцсон байгаа шүү дээ тийм ээ 19 оноотой. Сайхан тэмцээнд оролцлоо. Гэт нөгөө гуравтаа ч гэсэн цааш тийм ажилтанд амжилт өгсөн. Нэвтрүүлгийн хувьд сайхан нэвтрүүлэг боллоо. Даалгаврын хувьд ч гэсэн ер нь хийж болохоор л юм байна. Хамгийн хэцүү нь тэр хөөрөөгөө хан ярахаар байлаа. Удаалсан байгаа тэр даалгавар дээр тийм ээ. Тий. За Цэрэн Жамбагийн хувьд удаах байранд оролцсон ч гэсэн бас төдийлөн бас хөдөө нутагт бас ирээд одоо яг эдгээр ажлуудыг бас хийгээд идэх бах тийм ээ. Тэглэг яах вэ? Хөдөө нэг ирээд. Таны хувьд хамгийн хэцүү даалгавар ямар даалгавар байсан бэ? Тэгээ үнээ сайхан байлаа та. Тий. Бас баг суу гардаг үнэтэй тааралцсан уу яасан тийм ээ? Жоохон тэгсэн.
За тэгэхээр манай нэвтрүүлэгтээс өнөөдөр аврагч гал сүнөөгчд оролцсон байгаа. За тэгэхээр бас аврагч гал сүнөөгчд бас малчны хотонд ирээд бас Монгол ахыг бас хэрхэн хийснийг бас үзэж та бүхэн бас танилцсан байхаа гэж бодож байна. За нэвтрүүлгийн манай нэвтрүүлгийг Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээ актем манай нэвтрүүлэгтээс хамтран ажиллаж байгаа. За тэгэхээр бас сургалтын эрхийн бичгээр бид бас 1-р байранд орсон алтан сүх өргөмжлийг гардуулан өгөх гэж байна. Уншиж танилцуулъя. За эрхэм хүндэт алтан сүх танаа Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээ актемаас үндсэн сургалт болох хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагаар ажлын байранд бэлтгэх, эрчимжүүлсэн практик суурьтай 30 хоног академик сургалтанд 100% хөнгөлөлттэй буюу 420 мянган төгрөгөөр төгрөгтэй үнээр суралцах эрхийн бичгээр шагнаваа захирал докторант мөнх тэмдэглэсэн байна. За тэгэхээр энэхүү сургалтанд бас суугаарай гэж. За баярлалаа. За 2-р байранд орсон төмөр хуйг танаа Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээ актем тус актемаас зохион байгуулдаг илтгэх урлаг манлайлал сургалтанд 100% хөнгөлөлттэй 250 мянган төгрөгтэйгээр төгрөгийн үнээр хамт олноороо суух эрхийн бичгээр шагнаваа захирал докторант мөнх тэмдэглэсэн байна. За мөн 19 оноотойгоор мөн 2-р байранд орсон Бадам самбуу танаа Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээ актем үндсэн сургалт болох хүний нөөцийн менежер ажлын байранд бэлтгэх эрчимжүүлсэн практик сургалт суурьтай 45 хоногийн академик сургалтанд 50% хөнгөлөлттэй буюу 210 мянган төгрөгийн үнээр суралцах эрхийн бичгээр шагнав захирал докторант мөнх тэмдэглэсэн байна. За 4-р байранд орсон Цэрэн Жамба танаа Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээ актемаас актемийн үндсэн сургалт болох хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагаар ажлын байранд бэлтгэх, эрчимжүүлсэн практик суурьтай 30 хоногийн академик сургалтанд 210 мянган төгрөгтэй үнээр суралцах эрхийн бичгээр шагнав захирал докторант мөнх тэмдэглэсэн байна. За танд баяр хүргэе. Ийхүү их орон Монголын үндэсний телевизээс баяр наадам зориулан бэлтгэн хүргэсэн Малчны хотонд нэвтрүүлэг маань за Төв аймгийн Сэргэлэн сумаас үзэгч та бүхэндээ хүрлээ. За өнөөдрийн баярын цугаа нэвтрүүлэгт маань Төв аймгийн Аврах гал унтраах 24-р ангийн албан хаагчид оролцсон байгаа. За нэвтрүүлэгт маань оролцсон та бүхэнд маш их баярлалаа. За ажлын өндөр амжилтыг бас хүсэн өрөөё. Ингээд үзэгч та бүхэн маань энэ сайхан дэлгэр цагт наадмаараа сайхан наадаж Динж хотоотол ард түмэн маань сайхан наадаарай. Баяртай үзэгчтэй. Монгол түмэн сайхан наадаарай.